Сайн бацгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ та бүхэнд сайхан өдрийн мэнд хүргэе. Манай влог инхүү эхлэхэд бэлэн болсон байна. За манай урилгыг хүлээн авч одоо зочдноор оролцсон танд маш их баярлалаа. Өөрийгөө гоё дэлгэрэнгүй танилцуулаад өгөөч. За сайн бацгаана уу гоё влогд орсонд баярлалаа. За намайг Дурэдийн Нарандлага гэдэг. За үндсэн мэргэжил бол зураач. За сэтгэл зүйн чиглэлээр сураад сүүлийн 10-аад жил ажиллаж байна. Тэгээд урлагийн сэтгэл заслаар дамжуулсан үйлчлэгээ явуулдаг ийм хүн байна. Сургалт зөвлөгөө засал үйлчлэгээ явуулдаг. Яг одоо өөрийн чинь хувийн мэргэжил болон яагаад яг энэ одоо сэтгэл засал руу орох болсон түүхээсээ хуваалцвал. За үндсэн мэргэжил бол мэдээж зураач. За зураач баг байхын л нөгөө нэг зураг маш их сонирхдаг байсан. Манай аав чинь зураач хүн. Яг уран зургийн чиглэлээр уран бүтээл хийдэг. За тэнгууд багаас л зураг сонирхож явж байгаа л дүрслүүрлийн дээдэд яг бүх номын зургийн чиглэлээр төгссөн. За тэнгууд нөгөө төгсөөл ер нь бол 2000-аад оны үед нөгөө хүүхдийн ном гэдэг зүйл байхгүй болчихсон. Тэгээ хүүхдийн номын чиглэлээр уран бүтээл хийж эхэлсэн. За тэгээ нөгөө хүүхдийн номын жангаар редакц үүсгэн байгуулалцаад ахлах зураач редактороор ажиллаж байсан байхгүй. За тэр үед юу болж исэн бэ гэхээр нөгөө гадны маш олон эрдэмтэд ирдэг байсан. Нэлээд олон ингээд эрдэмтэд судлаачид, эмчнэр, сэтгцэн, эхнэр, сэтгэл зүйчнэр ирдэг байсан. Тэгээд тэд нар болохоор хүүхдийн зураг дээр ингээд нөгөө сэтгэл зүйн байдал, үнэлэх, уран бүтээлч хүмүүст ер нь хүүхдийн сэтгэл зүй ойлгох нь ямар чухал вэ гэдэг сургалтууд ордог байсан. Эхэндээ болоо нөгөө гайхалтай. Ягаад уран бүтээлч хүн ингээд сэтгэл зүйн сургалт дараад байгааг ингээд ойлгохгүй юм байжгаад ер нь нэг 5-6 жилийн дараагаас уран бүтээлч хүн сайн уран бүтээл хийхэд бол сэтгэл зүй сурах хэрэгтэй байна гэх. Тэгээд 2012 оноос сэтгэл зүйн чиглэлээр сурсан. За тэгээ нөгөө сэтгэл зүйн чиглэлээр сураад үндсэн мэргэжил чинь зураач учраас яалтчгүй уран бүтээл рүү орчиход байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө 2016 оноос за урлагийн сэтгэл засал буюу арт терапи гэж нэг төрөл байд юм байна. Энэ чиглэлээр сонирхъя гэдэг. Сурсан тэгээд энэ чиглэлээр ажиллаж байгаа. Урлагийн сэтгэл засал гэдэг бол маш том ертөнц байдаг. Хүмүүс нөгөө нэг би бол урлагаас хол хүн ч гэдэг юм уу гэж ойлгодог. Тэгэхэд хүн болгонд урлаг хэрэгтэй, хүн болгонд сэтгэл зүй хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёрыг л холбож байгаа л үйл ажиллагаа явуулдаг. Бас яг ингээл сэтгэл зүй ингээд айгүй олон чиг хандлагатай байдаг юм шиг байна. Одоо сүүл манад айгүй хөгжиж байгаа шин салбар гэж үздэг юм байлээ л дээ. Сайн яг сайхнаас л яг энэ урлагаар дамжуул сэтгэл зүй гэдэг маань би сонсож болсон тий. Тэгэхээр яг одоо таны яг чиг хандлагч нь бол урлаг руу чиглэж байгаа юм байна. Урлаг дотроо насны ангиллал гэж байгаа юу? Эсвэл дотроо өөр одоо техник арга барил гэж байгаа юу? За нөгөө сэтгэл зүй гэдэг маань бүх хүнийг л нөгөө хамарж байгаа сэдв. Бид нэр сэтгэл зүйн эрүүл мэнд маш сайн байх юм бол бид нэр ямар ч зүйл хийсэн тэрэнд одоо амжилттай байх боломжтой. За тэнгуү сэтгэл зүйн чиглэлээр ажиллаж байгаа газрууд гэх юм бол харилцан ярилцлаган дээр тулгуурласан гэдэг юм уу? Үйл ажиллагаа, бие махбод дээр тулгуурласан гэдэг маш олон арга техникүүд байгаа. За миний зорж байгаа нь болохоор урлагт суурилсан байгаа. Тэгэхээр урлаг гэдэг маань болохоор хүмүүсийн одоо нэг баруун дархийг маш сайн дэмжиж өгнө. Сүүлийн үеийн судалгаануудад одоо байгаа л да хүн хэл яриагаар өөрийгөө илэрхийлэхээс илүү бүтээлч байдлаар өөрийгөө илэрхийлдэг гэдэг. Бид нар нөгөө бас мэдэн штэ заримдаа нөгөө юм юу гэдэг маш духгүй гэдэг юм уу тийм нөгөө нэг сөрөг хандлагатай сөрөг харилцаатай хүмүүстэйгээ тааралтаараа бид нар ухамсаргүйгээр биеийн хөдөлгөөн өөрчлөгддөг тийм. Энэ бол нөгөө нэг сэтгцийн бүтцэд байгаа ухамсаргүй түвшнээс илэрж байгаа бидний бие махбод дээр илэрж байгаа зүйлс байгаа. Тэгэхээр урлаг маань энэхүү одоо нөгөө ухамсараар илэрхийлэгдэхгүй байгаа ухамсаргүй түвшинд буюу unconsciously илэрхийлэгдээд байгаа зүйлстэй ажиллах боломжийг олгодог учраас урлагийн сэтгэл засал бол маш гайхамшигтай. Гэхдээ нөгөө нэг бид нар юу яаж болохгүй л дээ. Хэл яриагаар илэрхийлэгдсэн засал бол буруу ч юм уу гэж хэлэх хэрэг байхгүй. Ер нь бол бүгдээрээ л сэтгэл зүйн дэмжлэг үйлчилгээ үзүүлэх гэж байгаа. Урлаг нь болохоор яадаг вэ гэхээр бүтээлч үйл ажиллагаагаар дамжуулаад л өөрийгөө таньж мэдэх. Тэгээд би ухамсарлахгүй байгаа зүйлээ ухамсарлах бүрэн боломжтой л гэж ойлгож байна. Тэгэхээр яг одоо цагт нь илүү төлхөө авчирж өгч фокуслдаг гэсэн үг юм тий. Яг одоо өөртөөгөө илүү ярих, дотоод хүнтэйгээ ярьдаг. Тэгээ сүүлийн үед бас дотоод хүн мэдрэмжээ аягүй сонсох хэрэгтэй. Тархиараа биш сэтгэл зүрхээ дагах нь аягүй хөхтэй ингээд ийм одоо хүний сэтгэл зүйд аягүй нөлөөлдөг. Тэгээ шийдвэр гаргахад бас тусалдаг гэд
энэ айгүй их рилүүдийг явдаг болсон байна. Фэйсбүүкээр бас айгүй их тийм комментүүд бичдэг болсон байна. Тэгэхээр энэ тал дээр тэгтээ нөгөө яалтчгүй л дээ бид нар нөгөө нэг хийж байгаа штэ. Өдөр тутмын үйл ажиллагааг бид нар хянах боломжгүй. Одоо сүүлийн үед бол нэг юм ойлголт айгүй их юм хот сэдв байгаа. Ухамсартай, ухамсаргүй, далд ухамсар гэл. Тэнгүүд тэр энэ хөө далд байгаа буюу тэр ухамсарлагдахгүй байгаа энэ сэтгэл зүйн байдал маань бидний өдөр тутмын үйл ажиллагааны 95% шийдвэр гаргалтанд нөлөөлдөг. Тийм учраас энийг ойлгох нь маш чухал. За гэхдээ бид нар нэг урлагийн сэтгэл засал гэхээр зөвхөн яг одоо цагт байна, төвлөрүүлнэ гэдэг нь болохоор маш том ойлголтын нэг зэг нь байгаа юм. Чухал зэг нь юу юм гэхээр хүн сэтгэл зүйн гэмтэл гэдэг юм уу, сэтгэл зүйн ийм зочмыг өөрчлөлтөнд ороход зөвхөн тархины үйл ажиллагаа өөрчлөгддөг. Бие махбодны дурсамж буюу энэ бие махбодод тухайн зүйлтэй холбоотой сөрөг дурсамжууд хадгалагдаж үлддэг. Тэгэхээр одоо жишээлх юм бол бид нар энэ биед байгаа дурсамжийг ярьж чадахгүй байхгүй. Яагаад гэвэл энэ ухамсарлагдахгүй. Тэгэхээр энэ ухамсарлагдахгүй байгаа зүйлийг л бүтээлээр нь, хөдөлгөөнөөр нь, дуу хоолойгоор нь илэрхийлүүлэх замаар тухайн хүний сэтгэл зүйн байдлыг тогтворж болох гадал байгаа юм. Тэр нь нөгөө талгаач нөгөө юу гэсэн үү? Одоо таны яг хэлснээр урд нь би нөгөө нэг таны асуултууд бэлтэж байхад нөгөө нэг яг тэрийг нөгөө бие махбодод хадгалагдсан байгаа энэ бүгдийг яаж илэрхийлж гаргах уу гэсэн чинь урлагийн одоо нэг дүр хувиргаж агаад гэсэн мэт үү? Тэр нь ямар учиртай юм? Тэр талаараа нэр яриач. Хүн дандаа нөгөө нэг юм бид нар анзаарах юм бол одоо ингээ харилцан ярьцлага хийж явах үед ч гэсэн бид нар бүх дараагийн хэлэх үгнүүдэд тооцож байгаа. Энэ болохоор хамгаалалт буюу одоо ухамсар байгаа байхгүй. За хамгаалалт гэж хэлэхээр болохгүй те. Бид нарыг байнгын хянаж идэг нэг юм хэсэг байна. Тэнгүүд энэ хяналтаас гарах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхэд энэ урлаг гэж тусалж байгаа. Тэгэхээр тэр нөгөө нэг дүрд орох гэдэг юм уу? Урлан бүтээх үйл ажиллагаа чи яагаад тус тэмтэй байгаад байгаа юм гэдэг шилжүүлэлт хийх боломжийг олгоод байгаа юм. За би ингээд дүлгөөний чиний амьдралд юу басан бэ гэж асуухаар чи яг л нөгөө өөртөө тий ухамсарын зөвшөөрсөн мэдээллүүдийг л өгнө. Цаад мэдээлэл өгөхгүй. Тэнгүүд за чи өөрийгөө нэг бамбрууш гэд төсөөлдөө. Эсвэл нэг туулаа гэд төсөөлдөө. Гэт ингээд хэлэх юм бол маш их олон зүйлсийг хэлнэ. Жишээлх юм бол би та хоёр гэр бүлийнхаа гишүүдийг амтнаар төлөөлүүлээ төсөөлдөө. Гэт хэлэх юм бол тухайн гэр бүлийн гишүүдтэй холбоотой юм өөр дөрүүд та нарт гарч ирнэ. Тэгэхээр тэр нөгөө нэг шилжүүлэлт хийгээд байгаа. Тэгэхээр тэр шилжүүлэлт хийж байгаа зүйлстэй ажиллаад ахаар над руу дайраад байна. Миний дотор талыг ойлгох гээд байна гэдэг мэдрэмж төрөхгүй. Тэгээд илүү жинхэнэ тэр нөгөө нэг далд байгаа мэдрэмжүүдээ гаргаж ирэх боломжтой. Сэтгэл засал гэдэг нь юу байд юм бэ гэхээр ерөнхийдөө нөгөө урд өмнө илэрхийлэгдэж чадаагүй тэр дарагдсан байгаа сөрөг дурсамж сэтгэл хөдлөл мэдрэмжийг л хэлээд байгаа. Тэгэхээр энийг олон дахин гаргаж ирээд бидний одоо ухамсарт энэ бол энгийн дурсамж юм гэсэн мэдрэмжийг үүсгэх нь хамгийн чухал байдаг. Тэгэхээр тэрийг нөгөө бид нар харилцан яриач байж болно. Урлаг нь болохоор илүү шууд биш аргаар шилжүүлэлтээр гаргаж байгаа болохоор. Одоо тэгээд юм уу шилжүүлэлтээр гаргана гэдэг хэнгүүтээ одоо би тань дээр хүүхдээ аваад очиж штэ тий. Тэнгүүд одоо жишээ нь манай хүүхд одоо өөрийгөө илэрхийлэхтэй юм уу тий ээжтэйгээ харилцахгүй байна өөрийгөө нээж чадахгүй байна ч гэдэг юм уу тэгээд ингээ хүүхдээ авч жингууд та яах вэ ингээ нөгөө нэг жүжиглсэн тоглолцоод өөрийгөө тийм амтэн гэж одоо тэгээд ингээ тийм дүр тоглоод ингээ жүжиглээд энийгээ илэрхийлч гэдэг юм уу эсвэл бид нар зураг гэх үү эсвэл одоо яа гэх үү тоглох юм уу ямар аргаар тэр хүүхдийг одоо ингэж яах вэ хүүхдэд ажиллах арга чинь маш их олон байдаг байгаа байхгүй юу тэгэхээр урлагийн сэтгэл заслын нэг хэсэг нь play therapy гэж байгаа тэгэхээр play therapy-д юу ордог вэ гэхээр зүгээр л тоглож болно хүүхэдтэй одоо тэндээс харагдана гэсэн үг тийм тэгэхээр тэр үед зураг зурж байсан. Тэгэхээр тэр үед ингээ нөгөө дотор байгаа мэдрэмжүүд бүгдээрээ гардаг. Жишээлх юм бол шавар дээр ажиллаж байх үед гар яг ингээл энэ хэсэгт л ингээд тоглоод байх юм бол энэ ерөөсө хамгаалалт буурахгүй байна. Энэ орчин юу гэдэг аюултай байгаад байгаа учраас би дотоод мэдрэмжээ нээж чадахгүй байна гэдгийг л хүүхэд хэлээд байгаа. Тэгэл ингээл ус мустай хамаагүй тоглоод ингээд ерөөсө цээжин би ингээд нэг юм тавираад юм уу те хамаагүй ингээд тоглож ивэл бид нар одоо л бид нар аюулгүй орчин үүсгэж чадлаа гэд асуултууд асууж болно. Тэгэхээр нөгөө нэг гарын амар нарийн ажиллах юм байна шүү дээ. Тэгэхээр нөгөө дуу хоолойны өнгө хүртэл маш өөрчлөгддөг. Тэгэхээр ямар үед аавтай холбоотой юм яриад тоглож иж болно шүү дээ. Тэгэхдээ ямар үед хүүхдийн дуу хоолой өөрчлөгдөд вэ?
Энэ хосын зөвлөгөн дээр ч гэсэн бас тийм байдаг. Амаараа ингээ айгүй гоё юм ярьж байгаа хэрнээ тэнд нэг юм юу байдаг одоо акцент нэмэгддэг ч юм уу те дууны өг нэмэгддэг ч юм уу тэнгууд тэр үеийг сэтгэл зүйч маш сайн анхаарах хэрэгтэй байдаг. Тэгвэл одоо сүүлийн үед нэг аутизмтай хүүхдүүд айгүй их ихссэн шүү дээ. Тэнгууд тэр хүүхдүүд маань одоо дийлэнх нь ингээд нэг сургуулийн насанд очсон мөртлөө өөрийгөө илэрхийлэх чадамж нь муу, хэл ярианы одоо хөгжил бус хүүхдүүдтэй харьцуулах нь бол нэлээд муу байгаад байдаг те. Өөрийгөө ингээд илэрхийлж чадахгүй, уурлаад хумдаад юм бол болохоор тэрийг ингээ ууралж, хөмдөлч ингэж нөгөө гаргадаг, илэрхийлдэг те. Тэгээд аргагүй шүү дээ одоо тэр хүчин чөлөөтэй ярьж чадахгүй юм чинь те. Монголоор ч тэр англиар ч тэр. Тэнгүүд тийм хүүхдүүдэд зориулвал одоо жишээ нь тань дээр очивол та тийм хүүхдүүдийг яаж нээж, яаж сэтгэл засал хийх тийм аргууд байдаг уу? Аутизм хүүхдүүдэнд очих уу? Ирнэ. Гэхдээ бид нар нөгөө нэг аутизм чинь өөрөө аутизмын хүрээний эмгэг гэдэг юм. Аутизмын хүрээний энэ зүйл чинь хөгжлийн маш өөр зүйлийг хэлдэг. Тэгэхээр бид нар юу гэдэг аутизм дээр бол илүү зан үйлийн, төрхүүлийн засал хийгддэг. Нэг зүйлийг олон дахин давтах замаар хийгддэг. Аутизмын үед урлагийн сэтгэл засал яаж шийдлэгддэг вэ гэхээр илэрхийлж чадахгүй байгаа сэтгэл хөдлөл мэдрэмжийг нь илэрхийлнэ. Түүнээс биш бид нар тухайн хүүхдийн харилцаатай юм уу ажиллах боломжгүй. Яагаад гэвэл энэ аутизм чинь өөрөө маш тусгай техникүүдийг шаарддаг учраас. Тэгвэл одоо нөгөө хүмүүн зэргийн аутизмтай хүүхдүүдтэй болол боломжтой бид нэр шавар ашиглах ч юм уу тийм эсвэл зүгээр энэ зөөлөн тоглоомудаар тоглох ч юм уу тэр үед хүүхэд яадаг вэ гэхээр өөрийнхөө ойлгож чадахгүй байгаа эсвэл илэрхийлж чадахгүй байгаа тэр сөрөг мэдрэмжүүдээ л илэрхийлэх аюулгүй орон зайг нь бий болгож өгдөг. Логийн маань ерөнхий ивент тэтгэгч Regis Place-ийн 2 давхурт байрлах Цамд бар. Логийн ивент тэтгэгчээр ялам жимсний амттай Regis Wine. Логийн маань ерөнхий ивент тэтгэгч Гангал студио, Анжаргал мейкап, Момбианка мейкап баярлалаа. Яг одоо энэ нийгмийн хүрээнд сэтгэл зүйн хувьд яг аль чиг хандлагаараа илүү их төлхөө анзаарэгдэж байгаа. Одоо нийгмийн сэтгэл зүй, хүний сэтгэл зүй гэж хуваагдаад байгаа шүү дээ. Тэрэн дээр суйрлаад давхар хүүхэд ороод ирж гин. Тэгээ эмгэгүүд бас байгаад байдаг тий. Хамгийн хэцүү нь за тэгээ таны бас тэг яг одоо ингэж ажиллах хэрэгтэй юу? Болон түүхүүдээс нь хуваалцвал за ер нь бол эмгэгүүдийн хувьд бол энэ дээр сэтгцэн эмчтэй хамтарч ажиллахаас өөр арга байхгүй. Урлаг гэдэг маань юм зөөлөн арга. Гэхдээ гүнзгий эмчилгээ хийх боломжтой байдаг. За сэтгэл гутралуудын үед маш гоё сонирхолтой байдаг. Бие хүний зөрчлүүдийн хувьд маш сонирхолтой гоё үр дүнгууд гардаг. За тэгэнгүүт бүгдээрээ ер нь бол анзаарч байгаа шүү дээ. Нийгмийн стресс гэдэг зүйл ямар их байгаа гэдгийг анзаарч байгаа. Тэгэхээр стресс бууруулах, стресс менежмент хийхэд бол урлагийн сэтгэл засал маш сонирхолтой байдаг. Гэхдээ бид нар нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй. Сэтгцэн эмгэг өөрчлөлтөнд орцсон хүнтэй бол бид нар зөвхөн сэтгэл хөдлөлийг одоо бууруулах, сэтгэл хөдлөлөө таньж мэдгэтэл ажиллана гэхээс ш эмгэг болцсны үед бол эмтээ авсрахгүй бол боломжгүй байдаг. Тэгэхээр одоо эмгэгээс болохоос өмнөх завсрын сэтгэл зүйн асуудлуудын үед, стрессийн үед гэдэг юм уу, бага наснд авсан сэтгэл зүйн гэмтлүүдийн үед бол түлхүү ашигладаг. Зөөл арга учраас тий түүний тэр нэг биеинд хуримтлагдсан далд хэлбэрийн одоо тэр юу гэлээ одоо нөгөө бидний дурсамж юм бэ? Бие махбодод нэг дурсамж байна гэж л ерөөхдөө үзээд байгаа. Тэр дурсамж бүр рефлексгүйгээр шууд өөрөө ирэхгүй гарт юм биш шүү дээ. Шууд үлддэг. Яа л тэр нөгөө тархин өөрөө шууд хамгаалтаа авчт юм шиг байна. Сүүлүүд ингээл яасан тархины шинжлэх ухаан их хөгжөөд байгаа шүү дээ. Ялангуяа манай Монголд дуртай л бараг тархины талаар яриад байдаг. Тэгэхээр энэ урлаг тархи хоёр хоорондоо шууд яаж холбогдох вэ? Одоо зарим нь бол ингээд нүдэ анаа бясалгал хийгээл тэгэл орчноос тасраал зарим нь унтчих та яг тэр альфа дельта гэл одоо яг ингээд хуваацсан байт юм байна шүү дээ тархийг тий яг аль үедээ гоё байдаг аль үедээ сэргийг байдий тэгэл нөгөө manifestation гээл бас тэрүүгээрээ тархи руугаа ингээл тий ялцчгүй үнэхээр цахилгаан соронзон оронд бид нар амьдарч байгаа нүнэн бид нар өөрөө тий усан одоо тий 70% нь ус гээл ингээд хоорондоо таталцж байгаа ч гэсэндээ урлаг бас одоо ингээл таны номнуудыг хараад ингээ байгаад хахад одоо цагт нь илүү төвлөрүүлж байгаа одоо юм процессыг илүү анхааралт нь ингээ авчрах те
үйл явц байгаад тах шүү аа. Тэгэхээр тархитай одоо яг энэ урлаг маань шууд холбогдоход яг тэр бүрийн хүний ингээ 100% тайвшруулах бүр тийм боломж байдаг гэж үү? Байж байх уу? Одоо бүгдээр лимоныг төсөөлөд үзтээ. Зүгээр л нэг дасгал хийгээд үзье. Лимон төсөөлдөг. За ингээд шив шинхэн лимон зүсээд гуруулангийнхан тавган дээр авцаар тавьчлаа гэж үтэй. Тэгэхээр бидний гарч байгаа өөрчлөлтүүдээ та хоёр анзаараад өгдөг. Арааны шүүс ялгарч байна. За тийм. Тэгэхээр энэ арааны шууд энийг ялгарч байна. Ингээд илүү энэ дээр анхаарлаа төвлөрүүлбэл юу болж байна? Улам их ялгарна. Тий, өнөр өөрчлөжээ. Сингэнэл. Тэгэхээр энэ нөгөөний юу вэ гэхээр 93 онд хийгдсэн судалгаа байгаа байхгүй юу? Бүтээл сэтгэлгээ ба урлаг гэсэн. За тэрэн дээр юу болсон бэ гэхээр хүний тархичин энэ бодит юм уу? Зурсан зураг юм уу? Тийм. Би эсвэл бол энэ нөгөө төсөөлөд байгаа мó гэдгийг ялгадаггүй. Тэгэхээр урлаг яг энийг өгдөг. Урлагаар бид нар юу гэдэг маш юм муухай хүнтэй уулзаж болно. Айдас төгшүүрийг авч болно. За тэнгууд маш ингээ гоё хайрыг мэдэрч болно. Тэгэхээр энэ дээр бид нар яах вэ гэхээр тийм олон төрлийн сэтгэл хөдлөл мэдрэмжийг нэг дор авах боломжийг урлаг өөрөө олгодог. За бас энэ дээр нөгөө нэг мэдрэлийн систем гэдэг нэг зүйлс байгаад байгаа байхгүй юу? Түрүү нөгөө нэг сэтгэл хамгаалалт гэдээ ярьлаа шүү дээ. Тархины хамгаалалт гэдэг. Тэгэхээр хүн тархи маань ер нь бол биднийг хамгаалах үүрэгтэй хэрэгтэй байхгүй. Бид нар болохоор тэгдэж шүү дээ. Сайхан амьдруулах ч гэдэг юм уу те. Ингээд шийдвэр гаргах ч гэдэг юм уу. Тэнгүүд тархины зорилго бол биднийг аюулгүй байлгах зорилготой. Тэгэхээр аюулгүй байхын тулд би жишээлх юм бол одоо 10 жилийн өмнө улаан өнгийн машинд мөргүүлчлээ гэж бодъё. Тэгээд тэр маань ингээл нэг сүртэй юм болоогүй, би ч сүртэй гэж бодоогүй, өнгөрцөн гэж бодъё. Тэгтээ сүүлийн үед би ингээл ажил ихтэй те ингээ стресстэй нойр муу ч юм уу явж исэн чинь гинт ингээл огцон ингээ амьсгаа түрхсээл те яагаад байгаа нь мэддэггүй би нэг юм төгшүүрт автаад ч юм уу байлаа гэж бодъё. За тэгснээ улаан өнгө болгоныг би ингээ анзаарч хараад байж магадгүй. Тэгэхээр энэ юу вэ гэхээр ямар нэгэн зүйлээр өдөөгдөө тухайн дурсамж бие махбодд үлдсэн байгаа. Тэгвэл би яг замаар гарах болгонд тэр мэдрэмж бат гээл орж ирнэ. Ингээ яг мэдрэлийн өөрийгөө хамгаалаад тий. Мэдрэлийн систем яг тухайн цаг мөчид ингээд үлдсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг хэмнэлээр дамжуулаад гаргах боломжтой. Тэрийг юу болгож байгаа вэ гэхээр урлагаар дамжуулах боломжтой. Бид нэр одоо юу гэдэг хоёр гарыг зэрэг ажиллуулах замаар мэдрэлийн систем докторжуулдаг ийм арга техник манай дээр хэрэгжүүлдэг байхгүй юу? Тэгэхээр энэ нь яг зорилготой ингээд мэдрэлийнхаа системийг нэгэн хэмнэлд орж тайвшруулаад тухайн биед гаццсан байгаа мэдрэмжийг л гадагшлуулах, тайвшруулах, суллах, тархийг одоо нөгөө нэг аюултай гэсэн гормоос нь гаргах. Сигнал одоо байнга дарагдаад байгааг нь л зогсоох юм бэ. Зөвшөөрүүлнэ гэж ярьдаг, хүлээн зөвшөөрүүлнэ. Түрүү нөгөө орж ирээ харж ирсэн таны санийхчин болвол тэгээд нөгөө яг нөгөө мандала зуруулаад сэтгэл засал хийдэгт ч орох уу? Энэ болохоор яг тусдаа сэтгэл заслын үед хийгддэг зүйлс. Эдгээр нь болохоор нөгөө нэг хүмүн болгон нэг тусгай өрөөнд очиод цаг гаргаад сэтгэл зүйчтэй уулзаад ч юм уу ингэх боломжгүй учраас номнуудыг гаргасан байна. Та нэр номнуудаа гоё танилцуулсан. Гоё бүтээгдэхүүний хандлаар танилцуулсан. Надад энэ хамгийн их таалагдсан энэ аксессуарууд байсан. Анх би нөгөө танилцаад маргааштай намтлагчтай танилцж байхад нөгөө айгүй гоё ном гаргасан гэдэг номоо авчирсан байсан. Тэгээд нөгөө мандала яг зуруулаа сэтгэл засал хийдэг гэ. Тэгээд нөгөө бие махбод гэснээс нөгөө яг нөгөө хумсаа мөрдөг, байн гуруулаа зулхаадаг, яг нэг юм рефлекстэй хүн чин өөрөө том хүн ч гэсэн хүүхэд ч гэсэн өөрөө тэр чин бас нэг юм сэтгэл төвшүүрийн юу гэсэн шүү дээ, илэрхийлэлгээд тэрэн зориулсан гоё юм гаргацсан байсан. За, ер нь бол нөгөө нэг сэтгэл зүйн зөвлөгөөнд ирж байгаа хүүхдүүд гэдэг юм уу хүмүүст түгээмэл та нар анзаарах юм бол одоо ингээд нөгөө юу яадаг штэ. Ингээл юм ингээл ингэдэг эдгээр юу вэ гэхээр тарих ухамсруугаар бид нарыг тайвшруулах шаардлага бий болчиход байгаа байхгүй. Олон хүний өмнө гарах гэхээр нэг юм дохгүй болд нь штэ. Тэхийн тулд бид нар нөгөө нэг амьсгалын дасгал хийдэг ч юм уу ингээд нэг юм хүчээр хийдэг. Тэгэхээр энэ одоо энэ бүтээгдэхүүнүүд маань болохоор одоо болохоор энэ дэр нэг юм тайвшруулах анхаарал төвлөрүүлэх бөгжнүүд, тоглоомнууд авчирсан байгаа байхгүй. Эдгээр ямар зорилготой юм гэхээр маш богино хугацаанд нэгэн хэмнэлд оруулаад биеийг тайвшруулах зорилготой. Одоо энэ болохоор яг ингээд нэгэн зүйлийг л давтна. Би тэгээ бас ингээд чимээ энэ айгуу чухал үүрэгтэй байхгүй.
Тэгэхээр эднэр маань тэр нөгөө ингээд төгшүүр би болчоо тархинд улаан гэрэл асчаад ингээд штэ. Тэгэхээр энэ төгшүүртэй байна. Би маш духгүй байна гэд би өөрийгөө тайвшруулах гад өөрийгөө хумсаа мөрдөг ч юм уу те ингээд зулгаагаад штэ. Тэнгүүд энийг бид нэр өөр зүйл рүү анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгоод байгаа. Бүр үсээж иддэг эмгэг байдаг л шүү дээ. Бид нар нөгөө нэг хэдэн жилийн өмнө бараг 10 жилийн өмнө санджээвэл нөгөө юун дээр их нэлхаас маш их олон ингээд нөгөө нэг хүүхдийн ходоодноос маш их ус гарсан тухай мэдээлэл байсан шүү. Тэгэхээр тэр юу вэ гэхээр хүүхэд стрессээ даван толж чадахгүй байгаа үед ингээд маш их дотор байгаа зүйлийг бид нар ер нь ингээд гаргаж чадахгүй шүү дээ. Энэ дотор ингээд болоод байгаа юмыг би ингээд илэрхийлэх гэхээр энд юу байгаа ч мэддэггүй. Тэгсээр нэл нэг юм том юм намайг өдөр тутам заваагаад байнгут хүн яадаг вэ гэхээр тэр төгшүүрийг бууруулахын тулд гадна талынхаа бие рүү хандаж эхэлдэг аахгүй. Арьсаа хуулна. Арьсаа үсээдэн тий. Тэгвэл ингээл уруулаа идэх гэл юм. Тэгэнгүүт энийг шууд автоматар гадна тал руу шилжүүлж байгаа. Арай аюулгүй гэсэн. Тэгэхээр нэгэн хэмнэлээр давтагдж байгаа эдгээр зүйлсүүдийг хийх юм бол хүн тодорхой хэмжээнд яг одоо цагтаа ирж чаддаг. За би энд байгаа юм байна. Би одоо аюулгүй юм байна. Тэнгүүд тарих аюулгүй гэдэг юм уу? Ядаж улаан гэрэл маань улбар шар гэрэл болчих юм бол бид нар шийдвэр гаргах юм байна чинь маш чухал нөлөөтэй байгаа даа. Тэгэхээр энэ номнууд гэдэг юм уу? Ер нь бүгдээрээ л нөгөө хамгийн ихний тусламж болгож л хийсэн. Номнууд нь ямар төрөл байсан бэ? За би номыг ингээд барина. За хамгийн ихэнд болохоор одоо эднэр болохоор нөгөө бэлгэнд зориулж хийжсэн ном. Эднэр бол нөгөө нэг мандалнууд байгаа. Мандал бас л нэг одоо хээг олон дахин давтах замаар бий болгож байгаа зүйлс. Гэхдээ энэ номнууд дээр болохоор илүү усан хээнүүд төлөв болж гисэн. Тэгэхээр гэхдээ энэ бол нөгөө нэг удаан хугацаанд сууж хийх номнууд байхгүй том номнууд. Тэнгүүд энэ жижигхэн номнууд болохоор өдөр тутамдаа цүнхлээд явах боломжтой. Одоо маш их юм ажилтай хүмүүс ялангуяа одоо ингээд бизнес хийдэг тий 2-3 ингээд ажил хийдэг хүмүүс нэг хүн дээр очивол тий ингээд цаг гарна суух боломж маш бага байдаг. Тэрийг бид нэр одоо хүмүүсээр хэлэлцэлтгүй мэднэ тий. Тэгэхээр ядаж энийг ингээд авчих юм бол энэ яг одоо цагт байлгах зорилготой. Нэг 10 минутын нэг ингэж зураал явхад маш гоё тайвшруулыг авна. Ерөнхийдөө ингээд нэг өдөр болгон 10 минутыг өөрийнхөө сэтгэл зүйг анхаарахад нэг юм тоормс аваад зогсоход зориулж байгаа бүтээгдэхүүнүүд гэж хэлж байгаа. Хүүхдийнх нь юм уу? Тий, хүүхдийн номнууд бас их олон төрөл байгаа. Ягаад тэгэхээр энэ болохоор бас зурх юм, будах юм уу? Гүн мэн тий. Өөртөө итгэлийг нэмэгдүүлэх арга техник гэж хэлж байна. Одоо нөгөө нэг сэтгэл зүйн аргуудад нөгөө юм өөрийгөө ятхан үнэмшүүлэх гэж арга байдаг. Тийм. Тэгэхээр ятхан үнэмшүүлэх аргыг болохоор ингээд богино хугацааны бясалгалтай хамтраад хийдэг байхгүй юу? Тэгэхээр энэ болохоор одоо өөртөө ятхан үнэмшүүлэх аргыг нь юу болгочихсон гэсэн үг. Балакат хэлбэрт оруулсан байхгүй юу? Тэнгүүд хүүхэд энийг чинь будахын тулд ухамсаргүйгээр энийг өөрөөрөө бахарах гэдгийг ингээд бодож явах явцдаа хүүхэд ингээд өөртөө хилээд байдаг байхгүй юу? Тэгэл зүрхээ сонс өөрийгөө даагч гэдэг юм уу те? Тэгээд энэ өгнүүдийг будах зорилготой юм байгаа юм. Тэгээд гоё техник байна тий. Тий. Тэгэхээр энэ нөгөө хүүхдэд бид нар ингэж нөгөө хэлэхгүй шүү дээ. Өөрийгөө ятхан өөрөөрөө бахарах гэлээ. Чиний нүдэн анаад нэг 5 минут суучих тэгснэ амьсгалаа аваад гаргаад чи болмоо гэхээр хүүхдэд эн чинь ингээ айгу хүндрэлтэй. Тэгэхгүй нөгөө зургийн хэлбэрт оруулахаар маш амар. Хүүхдэд шууд хүлээж авах боломжтой. Энэ жижиг номнуудыг бол одоо би сая бодлоо зөөврийн сэтгэл зүйч гэж нэр өглөө. Тийм шүү дээ. Бид нар сэтгэл зүйч дээр очиод нэг цаг суугаад ах хэцүү. Тэр чинь дуус нулимстайгаа хотголдсон шүү дээ. Бас ойлгоно энэ чинь. Ерөнхийдөө тайвшруулах юм гэж ойлгож байна. Тэгэнгүүт одоо цагт нь авчираа зураг зурулчих чинь. Тэр асуулт надад айгу таалагдсан. Асуулттай ном нь. Ямар асуултууд байлаа да? Маш сонирхолтой асуултууд энд байсан. Эсэглэн хамттай зүйлийг зурж нааж чимгэл хөсвөл зур гэсэн байгаа байхгүй юу. Тэгээ энэ нас аягүй гоё. Тэгээ энэ дээр ингээд зурх юм зурна. Тэгээ ингээд нэг өдрийн тий гоё альжаал тайлах. Одоо нөгөө нэг өдөр тутмын айгүй завгүй хэмнэл байгаад байдаг шүү дээ. Тэрнээс ингээд холдуулах зорилготой явцсан байгаа байхгүй. Би өглөө бас уулзалтуудаа тавладаг үстэй. Эсвэл бол урд оройн ингээд төлөвлөсөн. Тэнгүүд надад 10 минут ч үлдэхгүй ингээд хугацаа бас байдаг. Тэнгүүд яг нэг 5 минутын өмнө босоо суугаал яах те нэг гоё амттай кофегоо уунгаа. За нэг эсгэлэн зүйлс бодоод тэгээд тэрийгээ зурна гэдэг чинь
Арааны шүнс гал. тий, шууд Намайг ажиллаж бодит амьдралаас салгаж өгч байгаа байхгүй. Тийм л зорилготой. Энэ удаагийн дугаар влогийн маань ивент тэтгэгчээр Bio Organic Wine. Влогийн маань ивент тэтгэгчээр Elite цэцгийн дэлгүүр. Влогийн маань ивент тэтгэгчээр Flori di Anna цэцгийн дэлгүүр. Влогийн маань ивент тэтгэгчээр амтан дээр туршигдаагүй vegan Cotta Beauty. Энэ дэр нэрээ битээр нэг гоё асуулт бэлдсэн байсан шүү дээ. Маш завгүй ажлын дундуур өөртөө гаргадаг хамгийн чанартай 15 минут тань юу вэ? Ингээд нэгээс өөрөө шижигт чинь хугацаа айгу богино байгаа шүү дээ. Нэг араасаа агуу аваад. Тийм та өөрөө яг тэр завсар 15 минут. Юу хэлээс өглөө өрөөндөө ажил дээр ирт очих дуртай. Тэгэл гоё кофегоо уугаа сонгодог хөгжмөнүүд гоё сонсох дуртай. Бас англи бартын доонууд бас сонсох дуртай. Ер нь jazz дуу сонсох дуртай. Тэнгүүтээ jazz дуугаа сонсоол тэгэл зураг зорно. Яг гоё. Эсвэл би ингээд нөгөө гудамжаар явж байгаа хүмүүсийг айгу харах дуртай. Тэр хүмүүс хүм болгон маш их юм өөр юм төрхтэй харагддаг. Тэгэхээр би тэднийг хараад кофегоо уугаад хөгжмөө сонсоод яг ингээд нөгөө нэг юм орчноос өөрийгөө таслаад нэг 10 минут байх. Энэ бол ингээд айгу богинохон юм шиг хэрнээ маш их ирч хүчийг өгдөг. Энэ ингээд нэг юм 10 минутыг өөртөө өнгөрүүлсэний дараа ингээд бүтээл сэтгэлгээ илүү их нэмэгддэг ч юм байдаг. Тэгвэл та өнөөдөр яг ингээд сууж байхдаа өнөөдрийг нэг өнгөөр илэрхийлвэл таны өнгө ямар өнгө байсан бэ? Өнөөдрийн өнгө ямар өнгө вэ? Ингээд төсөөлөхөр надад нийл ягаан өнгө ингээд төсөөлөв. За яагаад? Нийл ягаан өнгө чи айгу юм эрхэмсэг өнгө шүү дээ. За. Нийл ягаан. Та нар ингээд түүх сонирхдаг болвол одоо түүхэн зургууд гэдэг юм уу те алдартай зургуудыг үзэх юм бол дандаа их стейцийн өнгүүд нэг юм гой ногоон, номин ногоон те эсвэл нэг юм нийл ягаан байдаг. Тэгээ хилэн материалуудтай байдаг. Тэгэхээр яг энэ орчин надаа яг тийм нэг нийл ягаан хамбаар хийсэн нэг тийм нийл ягаан өнгө шиг. Манай энэ орчин бол бүх декор бүх зүйл нь яг гар хийцээр хийгдсэнээр илүү давуу талтай. За энэ ташрамд нэрээ тэг энэ ташрамд нь спонсоруудад дурдаар ургийн хүнсэндээ бас арай өөр байна гэж. Нийл ягаан одоо тийм ярьчих. Sorry. Нийл ягаан спонсор байна. Энийг харахаар угаасаа маш гоё таасан мэдрэмж. Тий. За манай ерөнхий спонсор байгууллагуудаа аль биесээр танилцуулъя. Regis Palace-ийн 2 давхарт байрлалтай Цамд бар, за Regis Wine, мөн Cotta Beauty буюу vegan бүтээгдэхүүний гоо сайхны одоо салон буюу одоо store 958 decor store ивент тэтгэгчээр оролцож байгаа. За мөн хамгийн том ивент тэтгэгч буюу маш их талархаж байгаа ерөнхий спонсор маань бол Гангал студио makeup artist. Гангалдаа баярлаа. Тэрийг өдөр алгах хөрхөн болж өгч байгаа. Өнөөдөр аюу хөрхөн байгаа зү. Өнгөрсөн удаагийнхаас гэж. Тэг өдөр болгоо яг влогод маань зориулаад ийм сайхан makeup artist хийж өгдөгт маш их талархаж байгаа шүү. Баярлаа. Би өөр нь спонсор байгууллагуудын захирлуудыг ингээ бүгдийг нь авчирч байгаа. За тэгээд өнөөдөр бас битэрт энэ дугаар дээр спонсороор оролцож байгаа Flori di Anna гоё цэцгийн дэлгүүртээ маш их баярлаа. Төчнийхээ хажууд маш өнгөлөг гоё цэцэг тавьсан байгаа. Маш их баярлаа. Манай Cotta Beauty маань бас энэ хөрхөн бэлгийг явуулсан. Зочтой бэлгийн өвчий дөө хилцэн юм чи. Харуулсан юм чи. Харуулсан юм чи өвчөө. Манай Cotta Beauty болохоор амтан дээр туршигдаагүй яг vegan бүтээгдэхүүн гэдгээр илүү онцлог. Тэгэхээр яг хүний ярьсанд илүү vegan те одоо эко. За маш баярлалаа. Одоо хаврын үйлрэлт маш гоё чиг өхөр за энэ сайхан цэцгийн маань вау энэ цэцгийн гоё. Ямар гоё үзэсгэлэнтэй юм бэ те. Яг энэ нийл ягаан өнгөийг та хэлээд байна уу? Энэ үү? Тий. Ер нь аль нөгөө юм энэ шүү дээ нараа. Энэ нонг те. Нэг юм хавхилаа. Дандаа ер нь бол их стэйцүүд ийм өнгөийг авдаг. Энийг айсан тавьчих. Энэ үнэхээр би одоо нөгөө тиймгээ гоё винонууд амсч. Спонсор байгууллагуудынхаа Regis Wine маань. За манай вайныг манай дэлгүүнээр танилцуулнаа. Энэ чинь болохоор усан үзмээр хийгддэггүй. Black Mulberry Wine гэд одоо mulberry чи монголоор ямар ч юмсан бэ? Юу лээ? Ялам. За юм тийм жимсээр хийгдсэн.
Амсараа битээр өнгөрсөн дугаар дээр амсан. Айгуу гоё өөрмөц амттай. Цаасан тарыг кота битиг аваад. За. Нэг миний юм шиг хажуудаа тавиад байгаа шин би ч ерөөсөө. Ямар гоё. Өндөр нь амар гоё байгаа. Cheers. За дараа нь 2 дахь вайнаас амснаа. За. Өнөөдөр ингээ вайн уулгаж агаад гаргая. Манай спонсор байгууллагууд маань ерөөсөө санаа зовоостой. За ширээн дүүрснэ үү, юу дутуу, яах вэ, ийх үү. Гоё өнгөтэй юм аа. Амар гоё танцсан өнгөтэй байгаа. Жимсэн яг шууд өнгөрчихлээ. Үнэр нь өнгөнөөс гоё. Харин шилийн өнгөнөөс амар гоё Энэ вайн тийм. яадаг үлээдэлгэн үү? Энэ болохоор 958 ликор стор маань одоо өөртөө яг Италиасаа бас ингээд био органик юм веган вайн оруулж ирдэг. Энэ маань бас жирэмсэн өсгөжүүд маань ч гэсэн уухад аюулгүй. Тэгээ яг бас гоё ус үзмний хамтаараа байгаа. Улаан юм нөө. За cheers. Хэдэн төрлийн юм өнөөдөр уугаад байна тийм. Үнэн нь гоё юм тийм. За одоо ингээд өнөртөө сууж, өнөрчөө согтч Манай байд. хоёр зураглаач. Чүлсэн гоё. Шилжүүлж ихэд байгаа тийм. Тийм. За хүмүүс ер нь урлагийн хүн гээд одоо зурдгаас нь өөр мэддэггүй ая хүмүүс хэлж байгаагаа нууц хобби авьяас байвал бас хэлээч. Бас бодсон юм аа. За надаа ингээ ямар нууц авьяас байна гэсэн чи би ер нь л юу яцсан юм бэ дөө гэж бодлоо. Ийм урлан бүтээх юмд л дуртай юм байна. Ерөнхийдөө юм хүм нэхэх бас дуртай. Оо тийм Юм үү. оёох маш их дуртай. Гэхдээ сүүлийн үед нэг ажил их талахаар ерөөсөө юм оёхгүй. Шүнжэнгөө нөгөө нэг ингээл юм хүм оёд сучдаг байдаг. Тэгээд хамгийн нөгөө сонирхолтой нөгөө юм хуучин хувцснуудыг дахиж нэг загварчилж оёох маш их Оо дуртай. тийм үү яа гоё. Тий. Тэгээд сүүлийн үед гэхдээ баг энэ сүүлийн 3 4 жил болоод хийгдэг баг. Би яг за сая ингээ бодсон чинь нэрэл би чи их гоё юм ойдог байсан. Тэгээ ингээд нэг хөрх мэхмэлтэй бослуулаад ойхоор маш их гоё байдаг байсан. Наадхаа бас нэг офшор бизнес болго. Та юу н урлагийн офшорч нэг үү юу? би байсан. Тий. Офшор хийжсэн та нар юу төг мэдхөө? Тэгээ нөгөө нэг юм хуучин хувцас ч ингээ нэг юм юу яаж болгох хуучин хувцасууд байдаг шүү дээ. Хайж алдгүй Тийш юм дээ, гоё харин. дурсамжтай. Тэгсэр нэг стилэн ч юм уу, эсвэл зарим нэг хэсэг нь ингээд нэг юм сэмэрсэн ч юм уу. Тэнгүү тэрэн дээр ингээд айгуу гоё жижигхэн деталь нэмэнгүүт тэр ингээд маш гоё шин агаар, шин зүйл бий болж өгдөг. Тэгэхээр тэгэх бол дуртай. Манай Улаанбаатар хот дахин төлөвлөлт хийгээд байдаг. Та увцсан дээр дахин төлөвлөлт хийгээд. Тэгтээ чи өөрийнхөө хэмжээнд л гэр бүлийнхээ хэмжээнд л нэг охин охин. Таних бол илүү гоё юм байна. Тэрийг нөгөө Гоё чимэл айгуу гоё мэдрэмжтэй юм оруулж өгвөл гоё юм байна. дахин төлөвлөлт хийнэ гэдэг чинь. Тийм шүү дээ. Гоё гэдэг. Тийм байна, тийм байна. За бизнес руу орох юм бол одоо бизнес сэтгэлгээнд урлаг одоо хэрхэн нөлөөлдөг талаар. За энийг би зүгээр ингэж харж байгаа. Бүтээл сэтгэлгээ гэдэг маш чухал зүйл юм байна. Бид нар мэднэ шүү дээ. Бүх юмыг тооцоогоор хийхээс илүү бүтээл сэтгэлгээтэй байгаа бизнес илүү өргөжж тэлдэг. Тэгэхээр энэ нөгөө нэг бүтээл сэтгэлгээ мэдээж тооцоо маш чухал, төлөвлөгөө маш чухал. Тэгтээ бид нар тэрийг төсөөлөх тэ илүү яаж баяжуулах уу? Нэг бүтээгдэхүүний эсвэл бид нар дахиад хоёр дахь бүтээгдэхүүнийг бий болгохын тулд энд бүтээл сэтгэлгээ маш чухал гэж болов би ерөөхдөө хардаг. Ер нь ингээл нөгөө хүмүүсийг харж байхад эсвэл би нөгөө нэг яг уран бүтээл суурьтай учраас бас тэгж харж иж магадгүй би ингээл юунуудыг ингээ айгүй амжилттай явж байгаа бизнесүүдийг ингээ харахаар маш бүтээл сэтгэлгээтэй байна да. Тийм учраас ингэж явж байна гэж. Магадгүй бас аяг тийм үгийг гэсэн сэтгэлгээтэй байдаг гэж магадгүй те. Бусдад өгөх учраас юмыг ингээ чин сэтгэлээсээ хийхийг хүсдэг. Тэр нь бас бүтээлч харагддаг. Одоо ингээд магадгүй та ингээл уран зураг ингээ зөвхөн өөр дээр авчраал зөвхөн өөрөө зөвлөгөөгөө нөхгүй зөвхөн өөрөө ингээл зуруулах гад ийм байсан бол бас нэг өөр. Гэтэл зүгээр чи гадуур явахтаа ч гэсэн өөрийнхөө сэтгэлийг засаач гэгээд одоо таны энэ бүтээлүүд чинь бүгд бас яг тэгж харагдаж байгаа байхгүй юу? Яаж тэр хүнийг цаг заавын хэмнэнгээ өөрөө өөртөө нэг 10 минут
ажиллаж болохоор байна тий. Яг энэ бүтээлүүд маань ингэж гарч байгаа болов гэхээр та ч гэсэндээ бас асар бүтээлж асар өвдөг тийм сэтгэлтэй хүү юм болов Тийм байна. Бас тэгж бодож байна. Нөгөө нэг яг тийм юм байна гэж би чамаг хэлэхээр бодлоо. Яг тэгэхээр нөгөө нэг зарим үйлчлүүлэгч нар маань тэгдэг байхгүй юу? За яг ингээд ирэхээс өмнө бас ингээд надад ингээд өөртөө ажиллах хугацаа хэрэгтэй байна ч юм уу. Заримаас нь би тийг сонсч байсан. Заримдаа би яг нөгөө нэг өглөө босоод нэг яг нэг юм өөртөө нэг хэдхэн минут байдаг гэдэг чинь штэ. Тэнгүүд тэрийг би бас бодож байсан байхгүй. Яг хүмүүс ингээд нэг юм 10 минут ч байсан. Яг ингээд нэг зогсоод ингүүл их гоё доо гэж бодож бод хамгийн ихний энэ жижиг номныхаа санаа болж байсан байхгүй. Таны тэг ингээ харах тусам ингээ нүд чинь олон гялзаад байгаа. Энэ бас ингээ гялзаад өөдөөс нараг нүдээр өвчээрсэн жоохон байлцчихлаа. Нөгөө нэг амжилтаа яваа бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдэд маань одоо ингээд харах юм бол хамгийн их том тулгардаг сэтгэл зүйн юм бөглөрөө танд юу ажиглагдсан бэ? За яг дийлэх одоо яг асуудал дийлэх гэхээр эмэгтэйчүүд Монгол ялангуяа Монгол эмэгтэйчүүдэд тулгардаг яг юм сэтгэл зүйн бөглөрөө яг ингээд дотроо тээж явдаг нэг юм том сэтгэл зүйн нэг юм нийтлэг нэг чанар ч юм уу те. за байж байхаа энэ дээр нөгөө нэг юу л байгаа юм. Би хангалтгүй гэсэн нэг юм мессеж, итгэл үнэмшил маш гүнзгий байгаа нь ингээ анзаарагдаад байдаг. Тэгээ би нэг сүүлд нэг судалгаа уншиж ирсэн. Тэгээ тэр судалгаан дээр юу байсан гэсэн 2020 онд хийгдсэн сүүлд хийгдсэн судалгаа байсан. Тэгээ 750 манлайлагч эмэгтэйчүүд маш амжилттай явж байгаа бизнес эмэгтэйчүүдэд хийгдсэн судалгаа байсан. За тэр эмэгтэйчүүдийн 70% нь би хангалтгүй гэсэн энэ одоо мессеж нь үндсэн суур сэтгэл зүйн одоо төгшөөрийг үүсгээд байсан. Бид нар нөгөө нэг сэтгэл зүйн онлын хувьд ингээд ярих юм бол нөгөө дутуугийн комплекс гэдэг ярьдэн шүү дээ. Хааллерийн онц байгаа. За тэгсэн тэрэн дээр бол хүн болгон ямар нэгэн байдлаар дутуу гэдгийг мэдэрнэ. Тэгээ энэ дутуу гэдгийг мэдэрж байгаа нь миний нөгөө хөдөлгөх эрч хүч болно. Би дутуугаа нөхөхийн тулд бусдаас илүү их ажилласан ч юм уу гэж байгаа. Тэгтээ экстрим яда ингээд төгшүүрт автаад юм уу те ингээд чичрээд байгаа хүмүүсийн цаана юу байдаг вэ гэхээр би нэг юм дутуу байна да тий ерөнхийдөө нөхцөл тайраар хайрлагдсан байх магадлал өндөр хайрыг ямар нэгэн хөдөлмөрлөж ижил олох хэвээр нөхцөлгүй хайр гэж байхгүй ч гэдэм үү ийм байх магадлал л байдаг. Тэгэхээр нөгөө нэг мэдээж бид нар маш амжилттай явж байгаа эмэгтэйчүүд маш амжилттай явж байгаа бизнесүүд байгаа. Гэхдээ одоо үнэхээр тэ заримдаа ядраад тэ ингэж байгаа бол би үнэхээр хангалтгүй гэсэн тэр нөгөө нэг үндсэн суур итгэл үнэмшил тэр үндсэн суур дотоод дүр төрхөө арилгахын тулд тэр төгшөөрийг бууруулахын тулд одоо ингээд зүтгээд байна уу ч тэрийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ судалгаанууд бол ерөөхдөө л тэр нөгөө нэг хитрхээ төгс төгөлдөр байх гэдэг юм зүйлсүүдийг тавьсан байдаг. Манай Монгол эмэгтэйчүүд ялангуяа амар хүчрхэг тэгээд нөгөө бүгдээрээ бүх юмыг чаддаг байх ёстой юм шиг яг ингээ бүгдийг амжуулахыг хичээдэг тий. Яг төгс төгөлдрөлөө ингээ бүгдээрээ тэмүүлдэг. Тэгэл ингээл гадаа гарч дотор орж ийн гэдэг чинь бүр яг тийм байна тий. Тэгэхээр энэ нөгөө нэг одоо энерги гэдэг юм уу? Энерги гэхээр бас арай худлаа алчна. Одоо нэг ингээ бид нэрийг чангалаад байгаа нэг юм зүйл байна шүү дээ. Зогсож болохгүй, зогсчоор би төгшөөрт автчихдаг тий. Ингээ би дутуу юм шиг. Эсвэл би ямар нэг юм хийх ёстой юм шиг. Ингээ яарал байнгын яаруу санд руу байгаад байгаагийн цаана төгшөөрөл байх магадлалтай. Тэнгүүд тэр төгшөөрийн үндсэн суур нь юу юм бэ гэхээр л би хангалтгүй юм байна. Бүх зүйлийг би зөв хийж би хайрлагдах юм байна. Тэгээд бүр цаана би хайрлагдах эрхтэй юу гэдэг дээр нөгөө дандаа юм асуултыг юмдаг. Ерөөхдөө байх гад байдаг. Тэгэхээр эднэртэй ингээд гоё ажиллаад ирэхээр илүү гоё чөлөөтэй аз жаргалтайгаар явах боломжтой. Та яг ийм эмэгтэйчүүдэд зориулж одоо манай влогоор дамжуулж юу гэж хэлмээрээ? Урлагаар дамжуулаад энэ ч нөгөө нэг ажиллах аргууд маш их байгаа. Одоо бид нар маш амжилттай явж байгаа эмэгтэйг суулгаад харилцан ярилцлага хийчихнэ. За одоо өөрөө дутуугийн мэдрэмжтэй байна гэвэл энийг шууд авах уу? Гэнэ. Хизээж авахгүй шууд хамгаалалт үүсээд яриа тэр дараа дуусна. Тэгснээс одоо нөгөө нэг дотоод итгэл үнэмшлийг зуруулах замаар зөөлнөөр тий. За энэ дээр юу болж байна? Энэ зураг дээр байгаа хүүхэд ямар юм шиг байна гэд. Тэнгүүд энэ хүүхэд айгүй юм ядарсан байна мэн ч юм уу. Нөгөө миний тухай ярьдаг байхгүй. Энэ хүүхдийн тухай ярьдаг. Гэхдээ энэ хүүхдийг би өөрийнхөө гараар зурсан баг шүү дээ. Тэгэх замаар энэ дотоод дүрийг нь цаасан дээр буулгуулад тэгээд тэрнтэй ажиллах нь илүү аюулгүй.
Тэгээ хизээш нөгөө сэтгэл зүйч гэдэг юм уу? Ер нь бол сэтгэл зүйчнэр бид нар мэдж байгаа штэ заавар зөвлөгөө шууд өгөхгүй штэ. За чи өглөө хасаад ингэрэ гэсэн заавар хизээч өгөхгүй. Дандаа асуултууд л асуудаг тий. За чи ямар байна? Юу мэдэрч байна? Тэрнтэй ижилхэн зураг дээр энэ хүүхэд юу мэдэрч байгаа юм бол энэ яагаад ингэж юм яаруу сандруу гүгээд байгаа юм бол тийм ээ тий. Тэгэл ингээд ярихаар өөрийнхөө дотоод мэдрэмжийг ярина. Өөрөө ярихдаа бидний ухамсар тухайн биднийг сонсож байгаа шүү дээ. Тийм учраас ухамсар тухайн шийдвэр гаргадаг байхгүй юу? За, наранталгаа их ажиллаад байгаа юм биш үү? Чи хитрхийх нөгөө хүлэн зөвшөөрөгдөх гээд ингээд гүрээгээд идэв юм биш байгаа ч гэдэг юм уу? Ингээд нөгөө нэг дотоод ярилцлага хийх боломжийг л олгодог. Яг манай блогтой бүр 100% нийцж байна. Битэрийн бас үндсэн зорилго ерөөсөө яг юм. Хит одоо түүндээ төгс босын гайхамшиг гэдэг нэг бас үг байна. Кино ном зохиол байгаа шүү дээ. Битэр болохоор яг илүү юм хүнийг тайван байлгах, тэг үнэн сэтгэлээс нь гаргах тэр уг үндсийн. Тэг яг энэ битэртэй байж байхдаа тэр хүн бас өөрийнхөө аюулгүй мэдрэмжийг мэдрээл, тэг илүү их юм ярих юм орон зайг нь өгөх. Нэг талаасаа бас тэр хүнийг ингээд чөлөөтэй зочтой ялангуяа тэг илүү чөлөөтэй байлгах. Тэгсэн чинь битэр бас өөрснөө нэг уянгалаг дүлгөөхөн өмнө манай зочин маш эмэртэйлэн хүмүүс байхгүй чинь битэр бүр тэр хоёр тэрнээ бүр уусаад орсон цаа. Хоёлаа бүр ингээд тэгснэ гэдэг шиг яг ийм зоригтой ер нь бол тухайн хүнийг илүү хүндлэх. Тэгэхээр яг таны бас нэг урлаг уран сайхан бас яг энэ чиг хандлага руу байна гэдэг нийгэмд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа. Одоо ярихаас илүү те хэлхээс илүү зураг аргаар те одоо яг өндөө нөгөө хүн том хүн болгоны дотор хүүхэд байгаа даа. Тэр хүүхдийг нь сэрээгээ тэрнтэй ингээд те ингээд сэтгэл зүйн аргаар зургаар ингээд холбогдоод байгаа юм болов уу гэж харлаа. Нөгөө урлагт нэг зөв буруу гэж байдгүй гэсэн шүү дээ. Тэрний талаар урлаг хүмүүс ингэж асуугаад байдаг байхгүй юу? Айгүй юм нэг логик хүмүүс жишээлх юм бол бид нар ингээ хоёр гарыг зэрэг ажилуулах замаар хөгжмийн аянд тархийг трансын байдалд оруулаад мэдрэлийн системээр докторжуулах ингээ тасгал хийж байгаа шүү дээ. Тэгэхэд тэр нөгөө нэг энэ ухамсар ер нь бол ингээ шатаун болох боёо ингээд унтрах хэрэгтэй байхгүй. Тэгэхэд унтрахгүй заяа ингээ зургийн туршид би яг юу хийж ийн гэсэн ингээ асуулттай байжгаад ямар асуулт асуудаг гэхээр энд юу болчихоо? Надад хариулт хэлдэ. Эсвэл бол ингээд нэг гоё зураг үзүүлээ тэр зургаас ингээд нөгөө мэдрэмжийг нь өөртөө ярих ярилцлагыг нь бий болгох гэхээр би яг юу ойлгох хэрэгтэй вэ энэс гэдэг юм уу? Нэг дээр нэмэх нэг тэнцүү хоёр гэдэг шиг асуулт хариулт ингээд хүмүүс хүсдэг. Тэгэхээр урлаг гэдэгт ямар ч хариулт байхгүй. Бас урлагт ямар ч зөв бас буруу гэж байхгүй. Бидний зорилго бол сонгодог зураг зурх гаагүй тий дэлхий танигдах уран бүтээл хийх гээгүй гол зорилго юу юм бэ гэхээр урлагаар дамжуулаад би өөрийгөө л таньж мэдэх гээд байгаа юм. Тэгэхээр урлагт зөв бас буруу гэж байхгүй, урлагийг би мэдрэхгүй байна гэж бол байхгүй. Тэр мэдрэмжийг би өөрөөсөө нэг жижигхэн ч гэсэн зүйлсийг л өөрөөсөө сонсгол юм бол энэ урлагийн үр дүн нөлөөлөл тэнд байдаг. Логийн маань ерөнхий ивент тэтгэгч Regis Place-ийн 2 давхурд байрлах Цамд бар. Логийн ивент тэтгэгчээр Ялам жимсний амттай Regis Wine. Логийн маань ерөнхий ивент тэтгэгч Гангал студио, Анжаргал мейкап, Мумбианка мейкап баярлаа. Таны одоо өөрийн чин хувийн одоо урлаг болон бизнесийн том дараагийн зорилт юу вэ? За мэдээж маш их юм нэг том зүйлсийг мөрөөдөж байгаа. Ер нь бол нөгөө урлагийн сэтгэл засал гэдэг маань шин төрөл байгаа. Тэнгүүд би ерөнхийдөө юу гэж төсөөлж ийн гэхээр Монголд урлагийн сэтгэл заслын нэг систем бий болгох зорилго байна. Тэгэхээр тэр систем гэдэгт бүхэл зүйлс нь орох байх гэж бодож байна. Тэгэхээр мэдээж энэ дотор сургалтууд, сонирхолтой сургалтууд багтсан байна. Үзэсгэлэнгүүд мэдээж багтсан байгаа. Тэгээ бид нэр сүүлд ерөнхийдөө 25 оноос драмын урлагийг сэтгэл засалтай хослуулж ашиглаж байгаа. За тэнгууд энэ дэр бас маш гоё жүжигуд байх, мөрөөдлүүд байна. Гэтэ хүмүүс ингэдэм юм байна. Ингэж ойлгосон. Одоо тийм ингээл жүжиг тавина гэж одоо юу байх вэ ч юм уу? Хүмүүс ингэж боддог. Тэгээ би юу гэж боддог вэ гэхээр миний толгой дотор хизээ нэгэн цагт би болсон зураг бол хизээ нэгэн цагт дуустдаг гэж би бодлоо. Тийм учраас бодсон зүйлс байна. Үзэсгэлэн жүжиг гэдэг юм уу том зүйлсүүд бас зөндөх байна.
За манай блогийн нэг уламжил бас асуулт. Бид нөө бизнес класс trip гэдэг нөгөө аялал гэдэг утгатай одоо сэдвтэй блог манай блог ч. Тэгээ хэрвээ танд одоо нэг удаагийн тийз хаашаач дэлхийн хаашаач явах одоо тийм тийз бэлгэлвэл хаана очиод тэг ямар зураг зурах уу? За нэг юм нөгөө би ингээ хүмүүс ажиглах дуртай гэдгсэн шүү дээ. Би юм нэг юм сонирхолтой дүр төрхтэй тэгээ ингээд сонирхолтой нүүрний бүтцтэй. Тэг ингээд биеийн хилэмж нь айгүй сонирхолтой ийм хүмүүсийг харах айгүй их дуртай. Тэгэхээр зүгээр үнэхээр надад тийм ингээд яг одоо тийм боломж өгөх юм бол би ийм Европын нэг жижиг ийм хөдөө очно тосгонд. Тэгээд тэндээ очиод маш гоё урланд сууж агаад зүгээр л хүмүүсийн зургийг зурна. Зүгээр л гоё таталбар татна. Тэгэх юм бол энэ бүр ингээд хүмүүсийн одоо ямар онцгой байдгийг дахин давтагдахгүй хүмүүс ямар юм сонирхолтой байдгийг гэдгийг харах боломжтой үзэсгэлэн зурна. Nice. Тэгээ тэргээр гоё үзэсгэлэн гаргах. Тэргээр гоё үзэсгэлэн гаргаад тэнгууд хүмүүс зарим хүмүүс ингэж хардаг байхгүй энэ ямар муухай хүн бай гэж хардаг. Тэнгууд зарим хүмүүс тэгж хардаг байхгүй энэ их муухай хүн бай. Аймар царайтай хүн бай. Тэнгууд тэр урлагийн нүдээр харуул тэр чинь дахин давтагдахгүй байгаа гайхамшигтай. Тэр болгоныг зураг болгож зурах юм бол тэгээд гайхамшигтай том үзэсгэлэн гаргах юм бол үнэхээр гоё зүйл байх. Болно гоё асуулт. Тэгэж биелнэ. Одоо таны амьдралыг аялал гэж үзвэл яг одоо аль шатанд явж гин? Аялал чинь хэр аз жаргалтай байна вэ? Миний аялал их аз жаргалтай байна гэж би харж байна. Би яг дунд үедээ байгаа. Гэтэ хийх юм бол маш их байна. Гэтэ би нөгөө нэг ингэж л бодож байна. Хүн ерөөсөө нөгөө толгой дотор ботсон зүйлс эзэн нэгэн цагт биелдэг. Нөгөө дүрслэгийн дээдэд байхад багш нар тэгдэг гэсэн байхгүй юу? Чи толгой дотроо зураг зурхгүй гараа ажиллаулаад юм гэж тэгдэг гэсэн байхгүй юу? Заримдаа нөгөө нэг зураг төрөхгүй ингээл айгүйх бодно шүү дээ. Тэгэхээр толгой дотор чинь зураг чинь байхгүй байна. Гэдэгтээ ижлэхний юм төсөөлөл бий болсон цагт тэр дандаа биелдэг. Тэгэхээр би ингээд нэг юм том зургаар харах юм бол маш том урт замныхаа би яг голд нь явж байна гэж харж байна. Тэгээд энэ аялал дандаа нартай эсвэл бол байгаагүй тэнд мэдээ салхитай, шуургатай өдрүүд байсан. Одоо бол их юм тогтун тэг нэг юм хөөхний жижигэн даваад авах га тэрний цаана маш юм гоё уулууд ч гэдэг юм уу их гоё юм төсөөлөл байна. Да. Яг тоглоом шиг тоглоом аялал гэж. Тэгэхээр таны аялал гээл те ингэж байгаа амжилтыг хоёулаа тодорхойлдог гурлаа. Тэгэхээр амжилт таны хувьд нэг очих цэгүү эсвэл аялал уу ямар нэгэн юм одоо юу гэх зарлалт байдгийн те. Тэгэхээр амжилтыг тодорхойлвол амжилт гэхээр энэ өөрөө аюу нэг юм хүн болгон их өөрөөр хариулгаа. Надад нэг юм бүтээл дуусахаар нэг юм мэдрэмж байд юм аа. Ингээ үгээр хэлж болохгүй. Тэгснэ ингээд цээж дүүрж байгаа. Ингээ аз жаргалтай байгаа. Би бол нэг тийм зүйлсээр төсөөлсөн. Ерөнхийдөө аялал юм уу да. Аялал тэгээ нэг юм нэг бүтээл бүрэн дуусж байгаа мэдрэмж гэж хэлэрэг. Тэ нэг юм амьсгаа авч байгаа юм шиг гоё мэдрэмж. Маш гоё баярлмаар хөөрмөр. Бас яг үндэ өөрөө бахархмаар санагддаг. Өөрөө би илүү бахархаасаа гэж бас хүмүүсийг айгүйх хэлхийг хүсдэг. Яг л энэ бүр болохгүй л өөрөө өөртөө сайхан үг хэлэлтэй. Тэ өөр хүнээс сонсохгүй ч битээ хоёр би нэг хөөргөө штэ. Би тэрээс машин тогтсон би нэг хөөргөчтэй. Энэ найз өнөдөр өстө гоё. Тэгэл уруулаа будаа гараад ирв. Наад өнгөчөөс аим гоё зөгч байна. Ирлийц харагдчихээн. Тэдэн насаар залуу харагдчихээн. Тэ энэ чинь нэг өнөмшүүл харуулж байгаа. Тэ өөрөө өөртөө итгэн өнөмшүүл харуулж байгаа. Тэ наад өнгөч нь зөгчийн өстө гоё байна гэл тэр чи би нэг. Битэрийн нөгөө нэг влогны бас нэг утга санаа нь бизнес гэдэг утгаараа бас ингээ бизнес хийж байгаа 40-аар орж байгаа эмэгтэйчүүдийг маш гоё холболтуудыг хийж өгье. Тэгээд танил тал бас хүмүүстэй ингээ нэтворкинг бас тэлье гэсэн зорилготой. Тэгээд Ариуна маань бас нэг өөрийнхөө таньдаг хүүхдийн Busy Academy гэдэг хүүхдийн цогц англи хэлний бүрэн сургалттай тийм академи байдаг. Тэр дотор маань бүжиг байна, йог байна, бүр морин уур сургалтын анги байдаг. Ээж аавтайгаа хамтдаа йог хийдэг, бас бясалгал хийдэг юм анги танхим байдаг. Өдөр өнжүүлэх байдаг тий. Тэгэхээр ер нь бол тал бүрийн нөхцөл байдлаар тий хүүхдүүдэд IBS-ийн хэлийн сургах, даашаа бүр эцэг эхтэн хүртэл англи хэл заах юм сургалтын систем байдаг юм лээ. Энд бас яг таны бас энэ Мандалагийн сургалт дээрээс нь номын тий бүтээлүүдийг хүүхдүүдэд
өдөр өнжүүлэхэд нь ялангуяа хүүхдүүдтэй тогтож сууж чадахгүй хүүхдүүдийг бас гоё зурулах тийм үү. Яг энэ гоё одоо холболтыг хийж өгмөр санагдлаа. Хоёрт гэх юм бол зураг тий одоо мандала зураг хэвлэх, бусдад бэлэглэх гэд энийг бас төрсөн өдөрт ч юм арга хэмжээнд бас таны энэ уран бүтээлийг хүмүүст бэлэглүүл бас гоё юм уу гэж одоо санаад манай Мөнгөн Газаа гээд маш түргэн шурхаа найдвартай хэвлэлдэг юм хамт олон байдаг. Тэр захирлыгаа бас Мөнгөн Газаагийнхаа захирлуудыг тантай холбож өгөө. Тэгэхээр зургийг бол бүр өндөр түвшний хэвлэлээр хэвлэлдэг, принтерлдэг үнэхээр маш сайн. Тэгэхээр таны мандала дээр бол яг төгс нийцэх байх гэж бодож байна. Тэгэхээр энэ хоёр захирлыгаа таныг одоо влогод дуусан гот утсыг нь холбоод бигээс мессежчээд тэгээд ингээд холболт хийж өгөө. За. Учир нь юу вэ гэхээр бизнес эрхлэгч одоо эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэдээ байна тий. Гэхдээ бид нар бүгдээрээ л нэг дээвэр доор хамтдаа яг ийм том далайд аялж байгаа. Тэгэхээр ингээд нэгээ дэмжихтэй магадгүй зангуу гацсан бол тэр зангуугийн тайлж өгөхтэй магадгүй нэг сэлвэр туцсан бол тэр сэлвэрийг өгөх гэдэг ч юм уу. Ийм би бинийхаа ингээд нөхөөсийг болгох, дэмжих юм зорилготой учраас аль болох Монголын бизнес улам тий өөдөө байх болтгоо гэдэг утгаас энэ холболтыг хийх гэсэн санааг гаргасан маа. За маш баярлалаа. За тэгээд та одоо үзэгчтэй зориулаад өнөөдрийн влогийг үзэж байгаа сайхан бүсгүйчүүд хүмүүст зориулаад ямар гоё зөвлөгөө, ямар үг хэлмээрэн хаалтыг хэлээч. Сэтгэлийн өглөөний хавыг уурга гаргаач. За бид нар нөгөө нэг байнгын л гадна талаа аваад бас ингээд нэг анхаардаг те. Бизнес хийж байгаа хүмүүс, аюуд уран бүтээлч нар ер нь бүхий л хүмүүс би гоё харагдах, гоо сайхандаа, хувцлалтандаа ер нь бол байнгын анхаардаг. За тэгвэл нөгөө нэг гадна талдаа биш, дотор талдаа анхаараасай тий. Өдөр тутам өөртөө нэг минутыг за үнэхээр 10 минут урттаад байгаа юм бол 5 минутыг тий нэг тоормос аваад би яг одоо юу мэдэрч яг одоо би төгшүүрээсээ болоод зүтгээд байна уу? Эсвэл бол би яагаад ингэж зүтгээд байна? Эсвэл яг одоо би хаз жаргалтай байна уу? Гэдгээ өөрөөсөө нэг 10 минут, 5 минут өдөр болгон өөрөөсөө асуугаасай. Тэгээд сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг маш чухал шүү гэсэн үгээр өнөөдрийн төгсгөлийнхаа үгийг хэлье да. За маш их баярлалаа. Дээрээ урилгыг хүлээж авч ирсэн маш их баярлалаа. Гоё бүтээлүүдийг хараад аль дээрээс хойш нэг сонирхъя доо гэж бодоцсон. Бүтээлүүд бол үнэхээр их таалагдлаа. Ялангуяа тэр асуулттай хэсэг. Өөрөөсөө ч заримдаа асуухаа мартдаг асуултууд байна. Галзуурч асуултууд байна тий. Миний дотор жоохон сахилахгүй хөлт байдаг. Тэгээ өөе тэр нь гарч ирээд байдаг. Тэгэхээр нөгөө нэг төрөнд нэг хэлжсэн шүү дээ. Хүн болгоны дотор талд нэг жоох хөөхд байдаг гэдэг. Манай тэр нэг 50 орчим насны бас нэлээд нөгөө том албан тушаал ингээд хашдаг хүн явдаг байхгүй. Тэгсэн чи тэр хүн ингээл ярахаар нэг юм хүүхэд байгаад байхгүй. Тэгээд нэг даалгавар гэсэн байхгүй. За одоо та яаштай ингээд баг байхдаа айгүйх ингээд нөгөө дуртай байсан буддаг номоо олоод тэгээ нэг ингээд өөртөө ингээд цаг гаргаач гэсэн чи бүр ингээд нүд нь ингээл тэгээ явсан байхгүй. Тэгсэн чи 7 хоногийн дараа уулзалтан дээр ирснэ. Ах нь үнэхээр аз жаргалтай байлаа гэсэн. Яасан гэсэн чи хуучин номын дэлгүүрээр яваад нөгөө нэг Дональд Монолдтай тийм нэг буддаг ном хайсан гинэ. Бүрстэй ингээ хуучин ном хайсан чи маш гоё. Тэгсэн чи ингээ зарим ингээ нүүрэнд будцсан, зарим нь урагдсан нэг ном байсан юм байна л да. Тэрийг аваад өөртөө зориулаад палмастер худалдаж аваад гэрийнхнийхээ унтсны дараа ажлынхаа өрөөнд хараад тэрийг будцсан гинэ. Маш их аз жаргалтай байсан. Тэр тухайн үед билээгөө байсан мэдрэмж байгаа байхгүй. Тэгэхээр бидний дотор дандаа тийм нэг жоох хөвгтэй. Ахын өмнөөс баярын нүлмэс унгана гэж байх уу? Тэ яг ингэ сахилахгүй хөлт нь гарч ирээд байгаа. За. Тэр нөгөө мэдрэмжүүдийг гүйцээх боломжийг урлаг хөвгтэй. Став гай тий. За баярлалаа. Урлаг гэдэг зүйл nice. Ингээд тусах чинь да. Влогийн маань ерөнхий ивент тэтгэгч Regis Place-ийн 2 дахь урт байрлах Цамд бар. Влогийн ивент тэтгэгчээр Ялам жимсний амттай Regis Wine. Влогийн маань ерөнхий ивент тэтгэгч Гангал студио, Анжаргал мейкап, Мумбианка мейкап. Баярлалаа.